6 сарын 6-ны мэдлэг сэтгэлийг тэмцэх биш ажиглах нь санскрит орчуулга нь хүү миний гадаад ертөнцийн бүхэл зүйлс мэдрэхүйн бүх объектуудад ямар ч нөхцөлд туйлын сонирхолгүй буюу үл зурагдсан гэж байгаа. Байх нь сэтгэлийг дийлэх хамгийн дээд арга мөн гэж. За гүн утга нь сэтгэл бол сэтгэл гээд байгаа тэр зүйл нь гадаад ертөнцийн зүйлс гэдэг. Тэр нь юу вэ гэхээр эд хөрөнгө, нэр төр, таашаа эдгээр тэмүүлж бас мөн тэдэндээ бүлэгдэж оршин тогтнодог юм байна. За хүн хэрвээ эдгээр зүйлээс дотооддоо бүрэн татгалзаж буюу сэтгэлдээ татгалзаж гэж ярьдаг. Эдгээрт ач холбогдол өгөө болчих юм бол сэтгэл өөрийн ирэхгүй номхорж дийлддэг гэдгийг энэ шүлэгт онцлсан байна. Тэгэхээр энэ нь зөвхөн гаднаа биш дотооддоо үл зуралдахгүй юм аа. Байли асууж эцэг минь ээ тэрхүү хүчирхэг төшмөлийг ямар үр дүнтэй аргаар дийлж болохгүй. Верочна хариулж тэрхүү төшмөл бараг ялагдшгүй боловч хүн минь ухаалаг үйлдэлээр ухамсартайгаар альва ямарваа нэг зүйлийг хийх тийм үйлээрээ түүнийг хэрхэн дийлхийг нь би чамд хэлье. Хэрв хүн түүнийг ухаалаг бус үйлээр барьж авахыг оролдох юм бол тэр агшин зурд та өөрөө дийлдэх болно. Ухаалаг үйлдэл үгүй үйлдэл тэр хортмогоо мэд бүхнийг төмөрдөн. За хамгийн гол хэсэг нь харин ухаалгаар хандсан нэгэн түүнийг номхот гож түүнтэй хүүхэд мэт тоглож дээд өршгөөд автандгаа гэж. Тэр энэ Васистаг болохоор энэ судрыг орчуулсан хүн болохоор Свами Венкатесананда гэдэг юм Свами орчуулсан юм байна. Одоо тайлбар хийсэн гэх юм уу? Ингээд орчуулсан гэдэг энэ судрыг орчуулсан гэсэн юм. Тэгвэл Шри Рави Шанкар багш бас энэ йога Васистаг бас энэ судрт бол тайлбар оруулсан байт юм байна. Тэгээд багшийн өнцгөөс бол сэтгэлийг тайлбарлахдаа сэтгэлийг найз гэж болгох. Энэ бол маш сонирхолтой өнцгөөс тайлбарлаж байгаа юм. Тэгэхээр энэ төшмөл гэж хэлээд байгаа юм болохоор энэ сэтгэлээ хэлээд байгаа. Энэ үүнтэй бол хүүхэд мэд тоглоно гэдэг нь маш гүн гүнзгий утгатай. Тэгээд гол баримтлах зарчим нь болохоор үндсэндээ 3 том зарчмыг баримтлаж байна. Эхнийх нь тэмцэх биш ажиглах, нөгөө сэтгэлдээ тэмцэх биш ажиглах. Нэгт нь хоёрт нь хүүхэд мэд тоглох, хандаа сэтгэлээс ангид байх гэж. Гурав дахь чухал зүйл нь дээд өршгөөд тогтнох буюу бас төвдөө байх гэж хэлээд байдаг. Биш зүгээр дээд өршгөөд тогтнох гэсэн байна. За энийг бас төвдөө оршихуу гэж болох юм байна. Яг англиар болохоор the center of being гэж байна. За энэ гурвыг ингээд тайлбарлаж байна. Багш бол нэлээд ингээд тайлбар оруулсан байна. Тэгэхээр багш хэлэхдээ хэрв чи сэтгэлтэйгээ тэмцвэл тэр улам хүчрхэг болно. Хэрв чи түүнийг ажиглавал тэр чиний найз болно. Сэтгэлийг ухаалгаар номтно гэдэг нь түүний хүчээр дарах биш, харин түүний мөн чанарыг нь сэтгэлийн мөн чанар болохоор хөдөлгөөнтэй шин чанартай юм байна шүү дээ. Тэгэхээр энэ мөн чанарыг нь ойлгоод зөв залхахыг л хэлээд байгаа. Энэ нь зэрлэг морийг сургахтай адил бөгөөд зөвхөн төвчээр ухамсартайгаар ажиглалт хийнэ. За хоёрт нь хүүхэд мэд тоглох гэж. За сэтгэлтэйгээ хүүхэд шиг тоглоно гэдэг нь дараа хоёр утгыг агуулж байгаа. Нэгт нь дээгүүр орших, хоёрт нь гинэн цайлган төлөв. Тэгэхээр тэр дээгүүр орших гэдэг нь
чи сэтгэлийнхээ бодол, мэдрэмж бүрийг үнэн гэж итгэхэ болж тэдгээрийг ердөөл нэгэн тоглоом мэтэр хардаг бол бодол ирж л байна, явж л байна. Хүүхэд исэн дээр байшин бариад дараа нь түүнийгээ нураахта харамсдгүй шиг. Чи ч бас сэтгэлдэх бодлуудаа хүлэгдэхэ болно. Гинэн цайлган төлөв. Сэтгэл чиний дайсан биш, харин чиний хамгийн сайн тоглоомын найз болж хувирна. Чи түүнийг бүтээлч байдал, баяр баясгалан, хайр инэрлийн төлөө ашиглаж эхэлдэг. За хамгийн сүүлийнх дээд оршууд тогтнох. Дээд оршуу гэдэг нь чиний дотоод өөрийн чинь төвн юм аа. Сэтгэл бол далайн мандал дээрх долгион бол дээд оршуу далайн гүндэх анир чимээгүй байдал юм. Чи сэтгэлийн долгионтой тоглож байгаа ч гэсэн чиний үндэс, чиний ухамсар тэрхүү гүн анир чимээгүй байдал буюу жинхэнэ чи өөрөө түүндээ бат өгцөн байдаг. Багш үүнийг завгүй сэтгэл амгалан сүнс гэж нэрлэдэг. Чи гадна маш идэвхтэй үйлдэл хийгээд сэтгэл чинь ажиллаад байгаа юм шиг боловч дотроо чи туйлын амар амгалан буюу өөртөө оршин байдаг. Тэгэхээр энэ зөвлөгөө хүүхэд мэд тоглох тэрхүү чадварыг эзэмшихийн тулд бид одоо цагт байх ёстой. Хүүхэд өнгөрсөнд харамсаж ирээдүйд төгсдөггүй яг үүн шиг хэрв чи сэтгэлийнхээ өнгөрсөн ба ирээдүй рүү тэмүүлэх тэрхүү тоглоомыг инээмсэглэн харж чадах юм бол чи сэтгэлээ дийлсэн хэрэг болно. За ингээд хаан бол өөрийг нь хааны буюу өөрийг гэж хаан гэдэг нь энэ гараад байгаа энэ хаан түшмэл гэж яриад байгаа. Түшмэл нь болохоор сэтгэл хаан гэж яриад байгаа маань яг та өөрөө эзэн өөрийг хэлээд байгаа. Тэр үүнийг таньсан цагт түшмэл бүрэн хяналтанд нь ордог. Хааныг хараагүй цагт, хяналтгүй цагт түшмэл яадаг вэ гэхээр хяналтаас гараа авчдаг. Нөгөө сэтгэл хяналтаас гараа авчдаг. Түшмэлийг дийлэхээс нааш хаан тод харагдахгүй. Хааныг харахаас нааш түшмэл үнэхээр дийлдэхгүй. Хааныг хараагүй, түшмэлийг дийлээгүй цагт тэрхүү түшмэл гайхамшиг тарж зовлон үсгээл түгээгээл байгаад. Тиймээс хүний ухаалаг бясалгал хоёр талтай байх ёстой гэж. Тэгээ бидний хийгээд байгаа энэ бясалгал бол хоёр талтай байх ёстой. Нэг хааныг таних буюу жинхэнэ өөрийгөө таних болон түшмэлийг номготгох буюу сэтгэлийг номготгох үйлийг зэрэг хийх хэрэгтэй. Хүчтэй хичээл зүтгэл, тууштай дадлаар чи энэ хоёрт хоёуланд нь хүрч ариун хүмүүсийн ухамсарт тэр дээд төлөвт оршдог. Зовлон гэдгийг дахин хизээж амсахгүй тэрхүү амар амгалангийн оронд ноцно. Хүү минь ээ, би одоо чамд үүнийг илүү тодорхой болгож өгье. Миний дурдсан тэрхүү орон бол зөвхөн зовлон бүхний төгсгөл болсон чөлөөлөх төв юм аа. Гинтхийн хаан бол бүх ертөнц болон ухамсарын төлөв байдлаас ангид орших жинхэнэ өөрөө юм аа. Түшмэл бол сэтгэл юм аа. Энэ ертөнцийг шавраар хийсэн ваар сав мэтэр бүтээсэн зүйл бол сэтгэл юм. Сэтгэлийг дийлсэн цагт бүх зүйл дийлдэнэ. Сэтгэл бол ухаалаг дадлаас бусад тохиолдолд бараг л ялагдшгүй гэдгийг л санаарай. Энэ хамгийн чухал сануулж хэлж байгаа зүйл нь. Сэтгэл бол ухаалаг дадлаас бусад тохиолдолд бараг ялагдшгүй гэдгийг санаарай гэж. Тэгээ баалын асуу эцэг минь ээ, сэтгэлийг дийлэхэд туслах тэрхүү ухаалаг дадал гэж яг юу юм бэ? Та түүнийг надад хэлээд өгөөч. Верочана хариулав. Сэтгэлийг номготгох хамгийн шилдэг ухаалаг арга бол бүх зүйлд хандах хүсэл найдвар хүлээлтээс бүрэн ангижрах явдал байдаг. Хүмүн энэ бол энэ хүчрхэг зааныг буюу сэтгэлийг номготгох арга юм. Энэ нь маш амархан бөгөөд
нэгэн зэрэг бас туйлын хэцүү. Маш амархан бас хэцүү гэж хэлж байгаа. Хичээл зүтгэл гаргадгүй хүнд энэ нь маш хэцүү. Харин чин сэтгэлээсээ хичээдэг хүнд энэ нь маш амархан. Арай тарихгүйгээр ургац авдаггүй шиг хүчтэй сэтгэл зүтгэл гаргахгүйгээр сэтгэлийг номготгох боломжгүй. Тиймээс энэхүү татгалзах дадлыг тууштай хэрэгжүүл. Сэтгэл ханамжгүй болтол хүн мэдрэхүүн таашаалын ертөнцид төрөлдөж, зовлонгийн ертөнцид тэнүүлчсээр л байх бол ичтэй хүн хүртэл тууштай дадал хийхгүй л бол зорьсон газраа хүрч чадахгүй. Тууштай хичээл зүтгэлгүйгээр хинч туйлын хүсэлгүй төлөвтөө хүрч чадахгүй гэдгийг үргэлж санаж яваарай. Хичээ.